Thank you, Minister, for your remarks. And dear guests, I would like to also note that today's session will be... За үзэгч та бүхэндээ COP17 хурлаас мэдээллийг дахин холбогдсон хүрж байна. За яг энэ цаг мөчид бол үндэсний ногоон лайв төсөлд шалгарсан 15 төслийн танилцуулга бол явагдаж байна. За үргэлжлүүлэн та бүхэндээ нэг төслийн төлөөлөлтөд бид уулзж байна. Тэгэхээр танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа, энэ өдрийн мэнд хүргэе та бүхэндээ. За COP17 буюу цөлжилтөд тэмцэх талуудын 17 дахь байх хурал зохион байгуулагдаж байгаа. За энэ хүрээнд манайх гэрийн лаб төслийн хүрээнд 15 төслийн нэгээр шалгарсан. За тэгээд энэ манай энэ төсөл маань бол цөлжилтийн дөрөтлийг бууруулах буюу одоо бол манай Монгол улсын хэмжээнд бол 81.9%-аар цөлжилттэй болчиход байгаа тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол цаашдаа цөлжилтийг хэрхэн бууруулах талаар манайх шинэ төсөл санаачилж гаргасан. За энэ төсөл маань бол чанартай цөм мал гэж ерөнхийдөө хүрээнд буюу малын толгойг чанаржуулах, бэлчээрийг сайжруулах. За энэ хүрээнд архангаа, үр хангаа, баян онгор гэсэн ийм 3 аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөд байгаа юм шинэ төсөл санаачилж байгаа. За энэний хүрээнд юу хийх вэ гэхээр нэгдүгээр бэлчээрийг хариуцлагажуулах, гэрээ байгуулах буюу бэлчээрийг зөв зохистой ашиглах. За хоёрдугаарт нь бол малчтын тулгамдаад байгаа малын тоо бууруулах дээр нь яаж дэмжих вэ гэхээр малыг зах зээлд хэрхэн бууруулах вэ? Ченжийн гар дамжихгүйгээр үйлдвэрт шууд нийлүүлэх тэр арга замыг туршиж хэрэгжүүлнэ. За гуравдугаарт нь бол эрүүл тайван бүс байгуулж гадаад руу малыг саадгүй гаргах ийм суурийг тавих ийм хэрэгжүүлэх чаа. За дөрөвдүгээрт нь бол ногоон зээл буюу малчид маань ийм малын тоогоо төстэй хэмжээнд барих. За ингээд бэлчээрийг сайжруулахад нь дэмжлэг үзүүлээд банкудтай хамтраад ногоон зээл гэдэг зүйлийг малчтад сүнгэлтэй зээлийг олгож өгөх ийм байдлаар хэрэгжүүлэх юм төсөл байгаа. Тэгээ энэ 3 аймгийн эхлээд 3 сүмд хэрэгжээд цаашдаа бол 50 гаруй сүмрийг хамруулах ийм зорилготой төсөл. Төслийн нийт санхүүжилт нь хэдэн төгрөг вэ? За манай төслийн нийт санхүүжилт бол 1.8 сая доллар. Төслийн хувьд хичнээн баг бүрэлдэхүүн ажиллагаараа ер нь яагаад энэ 3 аймгийг сонгож авсан шалтгаан нь юу байна? За ер нь бол баян онгор, өвөр хангаа, архангаа гэсэн 3 аймагт бол малчид малын тоо ихтэй, малчтын тоо ихтэй. Тэгээ бэлчээрийн даацчаал бас хэтэрсэн ийм сумдууд нэлийн байдаг. За тэгээ цөлжилтийн цөлжилттэй 81.9% гэдэг түр ярьлаа шүү дээ улсын хэмжээнд. Тэр 81.9-өөс нэлийн хэсгийг тэр 3 аймагт бас хамаагддаг. Цөлжидсэн гэсэн. Тэгэхээр энэ дээр яалтчгүй ямар нэгэн байдлаар бодлого хэрэгжүүлэх төсөл хэрэгжүүлэх шаардлагатай болсон. Тийм учраас манайх энэ 3 аймгийг сонгож авсан байна. За та бүхэн ажиллаа. За баярлалаа.